За та бүгдийн өдрийн амрыг ирье. Төсвийн гүйцэтгэл бол маш чухал ийм зүйл байгаа л да тий. Бид нар энэ татвар төлөгчдөөс маш их хэмжээний татвар авчаад тэгээд тэрийгэ хэрхэн юунд зарцуулваа гэдгийг л ярилцж гин гэсэн үг тий. Одоо зүгээр нэг анги хүртэл ингээд хүүхдүүдээс мөнгө татчихад тэгээд тэрийгэ яг юунд зарцуулснаа маш хариуцлагатайгаар эргэж хэлдэг үг нь тийм үү. А яг энэ юу болоод яаваа гэдгийг чинь бид нар ярьж байгаа маш юм чухал цаг үе юм аа. Одоо харамсалтай нь зарим сайд нар байхгүй байна. Сангийн сайдаас уг нь асуулт байгаа юм тий. Одоо нэг хүн л хариулах хэрэгтэй баг. За 25 оны жишээг харахад одоо худалдаа авах ажиллагааны 71.1% буюу 16.6 их найдын мөн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх 70 тендерийн 77.9% нь биелээгүй байна гэж. Одоо бараг 80% нь биелээгүй шүү дээ. 80%. Тэгээ эн чи одоо уг нь яг төсөв хэлцгүйгээр зөв юм болж байгаад тавилдаг гэж. Одоо төсөвтөө тавилдаг тий. Тэгээ энэ яг юунда байд юм болоо? Яагаад ингэж бүхэл бүтэ одоо 80% нь хэрэгжихгүй ингэж яваад идэм бэ? Төлөвлөлт буруу байна уу? Эсвэл одоо юунда байна вэ гэдэг юм асуулт байна. За энэ дээр зориуд цохон тэмдэглэхэд төлөвлөлт бол нийслэлээр бүр байхгүй юм л шүү дээ. Төсөвтөө 4 удаа 25 онд бүр 5 удаа тодтгол хийсэн баг шүү дээ. Одоо 3 сард бараг 2 удаа хийсэн юм уу те? Гэдэг шиг энэ нийслэлд гэлтгүй энэ Монгол улс тэр чигтээ энэ төлөвлөлтөнд анхаарах хэрэгтэй юм биш үү? Яг тэгвэл энэ төлөвлөлт хэрэгжилт хоёрын чинь зөрүү асар их байгаад байна. За хоёр дуг нь сангийн сайдаас асуух гэсэн. Бид нар одоо 40 гаруй тэрбум долларын өртөө байна Монгол улс. За тэгээд нөгөө хуулиараа үрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-аас хэтрэхгүй гэд. Тэгээ эндээ дулдуудаад их баяртайгаар яваад идэг л да. Аргачгүй энэ 39.4% юм байна. Тэгэхээр бол яг хуулийн заасан хэмжээндээ бол байгаад байна. За харамсалтай нь 95.7% нь гадаад валютаар байна. Гадаад валют доллараар. Тэгээ зөвхөн энэ ханшийн өөрчлөлтөөс төрийн ханш сулралтаас болж 1.7 их найдын алдагдал хүлээсэн юм байна. 1.7 их найд. Гэтэл эн чинь ямар нэгэн шинэ сургууль байгуулагдаагүй, шинэ эмнэлэг баригдаагүй, цэцэрлэг баригдаагүй, ийм байжээ зөвхөн ханшны сулралаас ийм их алдагдал хүлээнэ гэдэг бол маш ноцтой дүү юм байна. Тэгэхээр одоо бид нар нэг үрийн хэмжээ болж гин гэж баярлаад авах биш, энэ үрийн бүтцтэй санаа зовох ийм цаг ирчихжээ. Бүтц ялангуяа энэ ханшаас болж байгаа. Тэгээ энийг бол сангийн сайдаас асуух гэсэн юм л да. Энэ одоо үрийн бүтцээ өөрчлөх ямар нэгэн төлөвлөгөө байгаа юу? Гадаад үр биш, дотоодын зах зээлээсээ те бонд босгоч байд юм уу? Ийм дотоод их усрээсээ одоо хөрөнгө татах энэ тал дээр уг нь ямар бодолтой байгаа юм болоо? Ямар төлөвлөгөөтэй байгаа юм болоо гэж асуух гэсэн. Дээрэс нь бид нар нөгөө ашиглагдаагүй зээл маш их байгаад байгаа тий. Тэгээ сайн нэг дутуу хагас янз бүрийн бас төслүүдэд хэрэгжүүлээгээд ингээд ороод явж байгаа. Одоо өшөө цаана нь зээлийн үлдэгдэл хийд байгаа юм болоо. Үүний одоо өрийн одоо хүү биш юм а гэхэд ашиглаагүй зээлийн одоо хураамж юм уу? Тэрэнд хичнээн төгрөг төлдөг юм болоо гэж асуумар байна. За одоо хин хариулах юм байгаа. За шилэн дансны хэрэгжилт. Энэ бол одоо яг татвар төлөгчдийн мөнгийг юунд яаж зарцуулж байгааг харуулах маш том юм ууг нь хууль байгаамаа. Харамсалтай нь энэ аудитын одоо дүгнэлтэд юу гэж байна вэ гэвэл энэ одоо төсвийн мөнгийг хэрхэн яаж зарцуулж байгаагаа тайлагнаж энэ шилэн дансанд байршуулах ёстой байгууллагуудын 55.1% нь огт мэдээлэлээ байршуулдаггүй юм байна. Талаас илүү хувь нь. Тэгэхээр энэ дээр цаана юу явагдаж байгаагаа яагаад нуух юм шалтгаан болж байгаа юм бэ? Энэ шилэн данс хөтлөлтийг одоо хэрхэн За 13 цаг өнгөрсөн байна. Чуулганы уралдааныг нэмж үргэлжлүүлье. Сонгож оролдъё. За. Доршин цайд. За доршин дээр авдаг. За тэгэхээр 2025 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх туслахаар арга хэмжээний жагсаалт нийт 2 их найд 67.6 тэрбум төгрөгийн 90 төсөл арга хэмжээ тусагцаа. За үүнээс 2025 оны 144-р засгийн газрын тогтоолоор за 1 их найд 889.5 тэрбум төгрөгийн 87 төслөх арга хэмжээний 497 багц ажлын худалдаа авах ажлаа зохион байгуулсан. За тэгэхээр Баярмаа гишүүн маань тоогоо бас сайн сонсоод аваарай. Тэгэхээр энэ хугацаанд одоо амжилттай болсон гэрээ байгуулсан
тоо болохоор төсөл арга хэмжээ 74, багц ажил 299. За нийт төсөл арга хэмжээний 85.1% амжилттай болсон. 2024 оноос өмнө бол 50% нь л амжилттай 2 тендерийн 2 худалдаа ажиллагааны нэг нь амжилттай болдог байсан. Тэгэхээр энэ үзүүлэлт бол 25 онд бол сайжирсан шүү. Бас ботой мэдээлэл авах зүйтэй байх. За амжилтгүй болсон 9 төсөл арга хэмжээ 187 багц ажил бол байна. Техникийн тодорхойлолт эрүүлээгүй 3. За ингээд үндсэндээ бол 85% та. За яг юунаас болоод энэ ажлууд ингээ хийгддэггүй юм бэ гэдэг талаар бас тодорхой тоог бас танилцуулъя. Тэгэхээр техникийн тодорхойлолт эрүүлээгүй 21 багц арга хэмжээ, техникийн тодорхойлолт эрүүлсэн ч хугацаанд эрүүлээгүй. Буюу 2025 оны 4 сараас хойш ирүүлсэн 84 арга хэмжээ. За тэгээ тендер шалгаруулалт явуулсан ч гэлээ гэсэн одоо гомдол гарсан нийгээгүй 35 арга хэмжээ. За тендер зарласан ч нэг ч оролцож ирүүлээгүй буюу төсөв дүртэн баг гэсэн үг. Ашиггүй байх гэсэн үг. 31 гэд. За гомдол гарсан 26 гэд. Ингээд 197 багц ажил дээр бол ийм нөхцөл байдал үүссэн. Тэгээ маш энгийнээр хэлэхэд 90% нь бол одоо түрүүчээ яриад байгаа 14.9 нь амжилтгүй болсон байна шүү дээ. Түүний 90% нь бол дээр зураг төсөл ажлын даалгавар. За техникийн тодорхойлолт нь бол ирээгүй л гэсэн үг. Тэгээ тийм болохоор ийм үр дүн бол гарсан байна. За баярлалаа. За сангийн яам насны Энхэр сайд хэрэглээ. За гадаад зээл холбоотой асуултууд гарсан. За нийт одоо Монгол улс амлагдсан гэр хэлцээр хийгдсэн 13.8 их найд төгрөгийн ашиглагдаагүй зээл байж байна. За үүний 5.2 их найд буюу 38% нь газрын тос боловсруулах үйлдвэр эр бүрэнгийн усан цахилгаан станц. Энэ яагаад ийм өндөр гарсан гэвэл бид сая хаврын чуулганаар энийг төсвийн бүрэлдэхүүнээс гадна авч үзэхээр болсон. За энэтэй холбоотойгоор одоо энэ ашиглалт сайжирна. Бид зээл авчиад байдаг, ашиглаж чаддаггүй. Төсвийн хязгаар дээр орчоод хязгаарлаад байсан. За энэ чөлөөлөгдсөн. Эхээр нь ашиглалт сайжирна. За дэд бүтцийн 78 төсөл явж байна. Үүн дээр 6 их найдын амлагаанууд хийгдсэн. Одоо гэрээ хэлцээрүүд янз янзын юмуд нь ээжлээ явж байна. За нийгмийн дэд бүтцийн 20 төсөл 2.4 их найд байна. За ингээд 2 мега төсөл буюу энэ газрын тос боловсруулах халдсан ширээгийн төсөл эрдэнэ бүрэнг гаргаад ирэнгүүт одоо бусад энэ эдийн засгийн Энхэр сайд гүйцэж хариулъя. мега төслөө гаргаад ирэхээр одоо энэ эдийн засгийн энэ дэд бүтцийн болон нийгмийн дэд бүтцийн энэ төслүүд нийт 98 төсөл одоо орох орон зай үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ 27 он бол нэлээд гадаа зээлийн ашиглалт нэлээд сайн явагдана. За өөр хэр байна вэ гэж асуугаад байгаа. За 2016 онд засгийн газрын одоо нийт өрийн дээд босго бол 93% байсан. Дотоод нийт бүтээгдэхүүн эзлэх засгийн газрын өр 93.1% байсан бол одоо 29.4% болж буурсан байна. Одоо бол тусгай шаардлага бол 60%-аас хэтрэхгүй гэсэн юм тусгай шаардлага тавьсан. Ер нь өнгөрсөн хугацаанд засгийн газар гадаа дотоод өр зээлээ цаг хугацаанд нь ямар нэгэн асуудалгүй төлж ирсэн. Ийм ч болохоор Монгол улсын зээлч зэрлэл олон улсын одоо санхүүгийн байгууллагуудаас өндөр үнэлгээ авж байгаа. Монгол улсын гаргасан засгийн газрын бонд бол маш амжилттай борлж зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа.